Амжилт авсаас бий болдог нэг зүйлсийг дахин хийж үр дүнг нь бас хурсаа уушаа байх хэрэгээ. Амжилтад хүрэх хурсээ энэ үйл явцыг хангасаа удаан давж чаддаг хүн маш цөөхөн байдаг. Хэрвээ чи давлаа хийж чадахгүй бол үр дүнгээс бие хийх хүлээ. Шалмшин дахин хийснээр ирдэг. Давж хийх энгийн үйл явц нь чамайг амьдралынхаа ямар ч зүйлд амжилтад хүрэхэд туслана. Бизнесийн боломж ч үнээс ясгаагүй. Тиймээс өөрийгөө хуурч болохгүй шүү. Дуусахдаа үр дүнг нь чи харах болно. Сайн байна уу? Ингэр бүсээ дэвид хар бай. Амжилтад хүрэхэд юу хэрэгээ асаар би анаар үнэ хийсмээр бай. Энэ нь урам зориг биш. Үнэн дээр энэ нь зан чанарч биш. Боё харагдах нь ч биш. Цөв хувцсан өмсөх нь ч биш. Нэг удаа ямар нэг зүйл хийгээд эрен гин амжилтаа босно гэж найдах ухаач биш. 30 гаруй жил бизнес хийж явахдаа би юу олж мэдсэн гэж бодож байна вэ? Юу ч ихэнх амжилтыг би босгодог вэ? Энэ бос давс юм. Чинг нэг удаа өргөд хүчээ босдоггүй. Заримдаа сэрээд нөлөө босдоггүй. Чи бэн энд байж амжилтыг би босгодог зүйлсийг хийж байж нөлөө би босдог. Амжилт хийдгийн чухал зүйлсийг дахин хийж энэ ажиллаж ихсэх хүрээс үргэлжлүүлэхийн үр дүн юм. Эхэндээ чи анхаарсаа өвлрүүлэх хэрэгээ. Энэ бол ухамсараагаар дахин хичээх явдал юм. Чухал зүйлсийг даван хийж байх нь нэг мэдэхэд ухамсараагаар олон удаа хийсний дараа энэ авмаар талд ухамсар шилждэг. Чи ухамсаргүйгээр хийж эхэлдэг. Учир нь чи үнийг ухамсараагаар маш олон удаа хийсэн байдаг. Би анх хүүхэд байхдаа сагсан бомб бовлож эхэлж байсан үеийг сандаг. Би ийм сайн байгаагүй. Гэхдээ би огцом дурлаж дахин хийж сурахаар шийдсэн. Нэг мэдэхэд би сагсан бомб өгчин болсон байлаа. Бизнесийн автэрч бас яг адилхан байсан. Би бизнесээ анх эхлүүлж байхдаа усаа авч сайн байна уу? Энэ бол ваксны хүн байна гэж хэлэхэд маш их сандарч юу хийхээч мэдэхгүй байлаа. Гэхдээ үүнийг дахин хийж эхлэхэд аяндаа ивэхэн болж би хийж чаддаг болсон. Тэр явцад би өөрийгөө уухгүй мэдэрч байсан ч гэсэн заавал хийж байхаа шийдсэн. Би сүлжээний маркетинг оролцож эхэлсэн эхний 3 жилдээ амжилт гаргаж чадаагүй. Би процессыг өөрчлөх хэрэгээ болсон. Тэгэхээр би юу хийсэн бэ? Би амжилттай хүмүүсийг сонсож эдний хийж байсан зүйлийг дуурайж эхэлсэн. Би сургамж авах чадвараа болсон. Хараач энэ бизнесийг анх хийхэд бүх зүйл хүчээр эвгүй санагддаг. Харин дараа нь энэ аны ажиллах хэв маягийн нэг хэсэг болсон. Би яг үүнийг санаараа хуваалцахыг хүсэж байна. Заримдаа хүмүүс юу хийхээ мэдэхгүй байна гэж хэвхийг би сонсдог. Энэ нь бараг л үнэн биш. Тэд юу хийхээ мэддэг. Учир нь эдний дээр нь амжилттай хүмүүс өөрсдийн амжилтанд санхүүгийн сонирхсоо өвчнөр байдаг. Хэрвээ суралцах зөвлөгөө авах чадвараа байж сонсож чадвал бизнесийг амжилттай босгоход юу хэрэгийг амархан сурч чадна. Дээд шаныхандаа ганд туслах шалгаан өгөх. Тэнд бай. Эдний холбогд түншийн хувьд аны үүрэг бол дээд шаныхандаа амжилттай өвчнөрөө хандаж дараа нь би юу хийх вэ гэж асуух юм. Тэд анд зөвлөгөө өгөхийг хүсдэг. Гэхдээ зөвлөгөө авахыг хүсдэггүй хүмүүс зөвлөгөө өгөхийг хүсдэггүй. Тиймээс өөрөө санаачлах гаргаж тусламж хүсэх үүргээ. Тэгээд ир тусламжийг авсан бол зөвлөгөө авах суралцах чадвараа бай. Тэдний хийснийг хий. Игүү сайн амжилтад хүрнэ. Энэ бизнес чимээгүй. Идэвхгүй хүмүүсийг шагнадаггүй. Идэх санаачлах гаргасан хүмүүсийг л шагнадаг. Манай бизнесийн завуур үр дүн гаргадаг хүмүүс л чухал. Хэрвээ үр дүн гаргаж бол санаачлах гаргах хэрэгээ. Би дууны шишийг уурч бай. Дасгалыг хийх гэдэг нь зөв мэдрэмж өрхийг хүлээхээ болно гэсэн үг. Дасгалыг хийснээр ер нь зөв болж эхэлдэг. Хэрвээ аяр дасгалыг үргэлжлүүлсэн хийвэс дасгал гэж юу вэ? Бизнесээ буй хийхээ алхмууд юм. Холбоо барих хүмүүс боломжийг анцуулахыг урьж илүү их мөнгө олох сонирхолтой эсхийг нь асууж, илүү сайн арга зам хайж байгаа эсхийг нь асуух. Хэрвээ эдгээр алхмуудыг хийж хүмүүс бизнесээ хуваалцаж, дахин хүмүүс бизнесээ хуваалцаж байвал эцэст нь андаа хам бизнес хийхийг хүсдэг зөв хүмүүсийг олно. Таны анхны уулзалт иймд сайн болохгүй байж магадгүй. Энэ нь эвгүй санагдаж магадгүй. Таны хийж буй бүх видео яг энэ видео айдах ухаан санагддаггүй. Гэхдээ би чин сэглээсээ хүсэж өөрийн уршлах, өөхөө хуваалцсан анд амжилтад хүрэхэд туслахыг хүсдэг. Та боломжийг анцуулахдаа эр хүний анхны холбоо барих, өрсгөө өгөхдөө бүдэрч магадгүй. Тэр нь зүгээр.
Хэрвээ үүнийг хангасаа удаан үргэлжлүүлэх бас юу босох вэ гэж бодож байна уу? Энэ нь усан боловсронгүй болдог. Илүү сайхан харагддаг. Таны амьсгалах уг хэсэг илүү уян хаан цэгцээ болно. Таны өөрөө хийх ёсны хийх бодхоо байж үйлдэлтээр давуу саныг хурц босгодог. Тэгээд бас хийр бас хобби бодорой. Учир нь юус амьдралдаа хизээч ямар ч амжилт хүрэхгүй. Бизнес дээрээ өвлөрч байгаарай. Тиймээс бүхнийг нэг дор хийх гэж оролдоод дараа нь ажиллахгүй байна гэж бigi хийсээрэй. Та хангасаа удаан хийж үзээгүй учраас мэдэхгүй байна. Энэ бизнесээ үргэлжлүүлэн хийж байгаарай. Энэ бас нэгэн үеих явц. Хэрвээ үнэхээр чин сэглээсээ байгаа бол үнийгээ бас дахиад совсоо үргэлжлүүс. Идэхгүй бай. Үргэлжлүүлсэд байгаарай. Цаг хугацааны явцдаа хүссэн зүйлээ хүрч чадна гэдгийг ойлгох басна. Таны хүсэж буй бизнес мөрөөдөл хүсэл имүүлэлт зорилгоо нь яг одоо хийж чадахгүй байгаа зүйлс чинь бий. Хүсэл дунд агуу зүйлс бий болдгийг ойлгоорой. Тэгэхээр өдрийн эцэс бүх зүйл давлыг хийхэд оршдог. Хэрвээ миний хийсэн зүйлийг сэгвдээ усгаж энэ бизнесийг ажилуулж давлаа хийж зорилгоос гаргаж охгүй мэдрэмж хүрэх хэр мөчүүдийг даван муулж чадвал залуусаа асар их амжилт хүрнэ. Би хамгийн сайхан зүйлс одоо л ирэх гэж байна гэдгийг хэлдэг.